За би Ховд аймагт 6 сарын 9-өөс 12-ны хооронд ирж ажиллаж байна. За ирж байгаа гол зорилго маань гендерийн үндэсний хороо болоод нүүбийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа томоохон хөтөлбөр болох гендерийн мэргэжлийн менторшип хөтөлбөрийн хүрээнд гендерийн мэргэжлийг чадахжуулах орон нутгад гендерийн энэ ойлголт бодлого хэрэгжилтийг хангах үүднээс энэ хөтөлбөр бол хэрэгжиж байгаа. За үндсэндээ бол өнөөдөр бид нар гендер гэдэг ойлголт зүгээр нэг нэр томьёоны асуудлаасаа илүү агуулга чанарын түвшинд илүү байгууллагын ажлын бүтээмж, амьдралын чанарт шилжиж байгаа. Чанарын өөрчлөлт хийх зорилготойгоор энэ чадахжуулах сургалт хийх зорилготойгоор гендер мэргэжилтэнтэйгээ орон нутагт нэгтэрч хамтарч ажиллах зорилготойгоор ирсэн. За ажиллах хугацаанд үндсэндээ 4-өөс 5 удаагийн давтамжтайгаар 100 гаруй хүмүүсийн оролцоотой ийм сургалтыг зохион байгууллаа. Өглөө өдөр орой гэсэн ийм ажлын цагийн хуваарьтайгаар ээлжтэйгээр сургалтыг явууллаа. Үндсэндээ бол хүмүүсийн хандлага, мэдлэг ойлголт бол нэлээд өөрчлөгдсөн байна. Гендерийн талаарх ойлголтыг бол илүүтэйгээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлын тухай ойлголт гэхээсээ илүү агсан түвшний сургалтын энэ хүрээнд бид нар илүү хөдөлмөрийн харилцаанд зохистой хөдөлмөр хэлтийн тухай асуудал илүү ажлын бүтээмж чанарын тухай асуудал руу чиглэж байгаа гэдэг дээр бол иргэд хүлээж авж байгаа оролцогчд бол нэлээд анхаарал татсан биднэрт хэрэгтэй ач холбогдолтой хөр хүрдүнгийн талаар бол цаашид бид нар гендерийн тухай асуудалтай маш олон өөрчлөлт шинжилүүлэлт хийх шаардлага бол үүсэж байгаа гэдэг хүлээмжшүүлсэн ийм сургалт болж өндөрлөж байна. За эхнээсээ бол байгууллагууд өөрсдөө бүр ингэж санал гаргаж хамтран ажиллах саналыг тавьж сургалтыг үнзүүрүүлж орох наривчлсан дүрм журм баримт бичгтэрээ шинжилгээ хийлгүүлэх юм хүсэлтийг тавьж байна. Тэгэхээр эндээс бол юу гэж харж байна гэхээр ерөнхийдөө манай төрийн байгууллага бол бусад байгууллагуудын энэ гендерт хандах хандлага бол ялцчихгүй агц дэвшил гарсан байна. Тэр дундаа Ховд аймаг бол сүүлийн 15 жилийн хугацаанд нэлээд агц дэвшилтэй сайн тэргуун туршлагатай аймаг байсан. Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлтүүд бол жоохон буурсан үзүүлэлт гарч ирж байгаа учраас энэ үзүүлэлтүүдийг өсгөх илүүтэйгээр баруун бүсийн биш Монгол улстай орон нутгийн түвшинд тэргуун туршлагатай сайн туршлагаар ариун аймаг болох суур нөхцөл баазан ч гэсэн энд байж байна. Яг тэгвэл өнөөдөр орон нутгаас хамгийн анхны гендерийн дэд хөтөлбөрт олсон аймаг дээрэс нь дэрэгдээ салбар дэд зөвлөлтөө тэр салбар дэд зөвлөл нь бэлтгэгдсэн сургагч багштай гендерийн мэдрэмжийг буюу гендерийн хариуцлагатай бодлого төлөвлөлтийн талаарх агсан түвшний үндэсний сургагч багш нарын бүрэлдэхүүнтэй энэ бүхнээс ингээ хараад үзэх юм бол Ховд аймагт бол суур нөхцөл бол маш сайн хангагдсан. Одоо яг эндээс үүдэлтэйгээр бол цаашдаа өнөөдөр яг ажлын байрны гендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт төсөвлөлт за гендертэй холбоотой маш олон асуудлыг авч үздэг энэ үзүүлэлтүүд дээр Ховд аймаг бол агц дэвшил гарах бүрэн боломжийг ашиглаж хүр хүрдэнгээ сайжруулах юм бол бусад аймагуудтай харьцуулах өрсөлдөх чадвар үзүүлэлтээр ч гэсэн энд бол ажлын үр дүн гарах бүрэн боломж харагдаж байна гэж үзэж байна. Та аймаг орон нутгийн удирдлагуудтай бас яг энэ гендерийн талаарх бодлого үйл ажиллагааны хөтөлбөр түүний хэрэгжилтийн талаар бас санал солилцсон гэж сонссон. Тэгэхээр орон нутгийн удирдлагуудын зүгээс юу ямар мэдээллийг танд өгсөн байна? За орон нутгийн удирдлагууд бол маш таатай угаасаа энийг ач холбогдлын хувьд ч гэсэн эргээр хүлээж авч байна. За энэ бол угаасаа хамгийн анхны сайн дэмжлэг. За одоо харин гол нь дэмжих гэдэг зүйл маань өөрөө бодит үйл ажиллагаа болоод харилцан бие биенийхээ үйл ажиллагаа дэмжиж явах хэрэгтэй. Тэгэхээр бодлого төлөвлөлт гэдэг маань өөрөө төсөлөвлөлтгүйгээр явагддаг зүйл. Тийм учраас эхний баримт бичгэн дээр гарч ирж байгаа бодлого төлөвлөлтийн асуудлаа төсөлтөөр дэмжиж одоо яг энэ үйл ажиллагаа хариуцж байгаа мэргэжилтэнгээ дэмжиж салбар зөвлөлтөөр хамтраад ажиллах юм бол Ховд аймгийн удирдлагууд энийг харилцангуй маш шаардлагатай богинохон хугацаанд өөрчлөлт шинжлэх боломж байна гэж хүлээж авч байна. За тэгээд миний хувьд бол хамгийн ихний ээлжинд та бүхэн бол бусад аймагуудад харьцангуй хин нийгмийн бодлогын хэлцтэй харьяалагддаг байгаа энэ асуудлыг та бүхэн хурдан өөрчлөх хэрэгтэй.
төрийн захиргаа удирдлагын газартаа байгаа гендер мэрэгчлэлтнийгээ одоо яаралтай нийгмийн бодлоготойгоо уялдуулж хамтран ажиллах хэрэгтэй гэдэг зөвлөмж олгож байна. Энэ нь өөрөө цаашдаа гендер гэдэг бол маш өргөн хүрээний салбар дундын бодлого учраас нийгмийн бодлогын хэлтстэйг хамтран ажиллаа явах юм бол өнөөдөр Ховд аймгийн одоо төвшөнд тулгамдж байгаа асуудал болох эрчүүдийн насны зүрийг багасгах, амьдралын чанарыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гэсэн ийм асуудлууд хамтран ажиллах бол зарагдж байна.